3 жил болсон шүү. Бөглөрсөн байгаа зү зэвэр дүүрсэн байгаа зү зэв. PPR нэмэр байхгүй байгаа зү. За манай Vulcan компани зүгээс өнөөдөр та бүхэндээ бас дахин нэг танилцуулгыг хий. Ер нь баг өдөр болго ингээд бүтээгдэхүүн шугам хоолоо. За тэгээд бүтээгдэхүүнд яагаад муудаад, яагаад зэврээд, яагаад асуудал үүсээд байгаа, яагаад та эд хөрөнгөөр охироод байгаа талаар ингээ баг багаар мэдээлэл хийгээд юм. За энэ дээр ингээд харахад миний гарт байгаа энэ шугам бол Улаанбаатар хотын Ярамгийн бүсээс авчирсан шугам байгаа. За энэ бол PPR шугам гэдэг дээр PPR шугамн дээр ингээ хүмүүс PPR тавьсан зэв үүсдэг юм аа. PPR тавьсан бохирдол үүсэхгүй, шохоожлт үүсэхгүй гэдэг энэ бол худлаа. Алтан шугам байсан ч зэв үүснэ, бохирдол үүснэ. За энэ бол цаанаас ирж байгаа ус маань нэгэнд бохирдолтой, нэгэнд зэвтэй, нэгэнд хатуулагтай байгаа тохиолдолд зөвхөн PPR тавих юм бол зэврэх хугацаа жоохон холдож өгнө гэхээс төмөр шугамнаас ялгаагүй зэвэрдгээ гэдгийг яг одоо бодитоор нь тайраад одоо энэний айлынхаас аваад ирсэн байна. За тэгээд яагаад Vulcan төхөөрөмж заавал хэрэгтэй байдгийг гол шалтгаан нь ерөөсөө л энэ. За одоо танд би энэ харуулъя. Энэ бол одоо ингээд хуруу орох зайгүй, ингээд энэ бол ингээд зэв өөрөө. За тэгэнгүүт энэ хардаа энэ дахиад PPR шугам ингээд зэв бүгдээрээ. Энэ ингээд зэв итц бүгд ингээд. Энэ бол Pure PPR шугам. Гэтэл энийг зэвэрдгүй манайх PPR та гэдэг. Нэг нь цаанаас нь ирж байгаа тохиолдолд шүүгээд юм уу эсвэл бол тогтуулахгүйгээр шууд өнгөрүүлэх одоо энэ манай Vulcan төхөөрөмжийг суйрлуулад усны хатуулгын задлаагүй тохиолдолд одоо алтан шугам тавиад ямар ч нэмэр байхгүй гэсэн үг. Тийм болохоор та бүхэн одоо анханаас нь барилга буюу объектуудыг Vulcan төхөөрөмжөөр тавиад өөрсдийн үйл хөдлөх хөрөнгө болон өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах нэн шаардлагатай шүү. За анхаарал тавьсан явдал баярлалаа.